хамгийн ихний хуудсан дээр болохоор яг манай шинжлэх ухааны маань мэдээлэл явж байгаа гэсэн. Тэгэхээр дерматоглифик нь болохоор 1926 онд үүссэн шинжлэх ухааны нэг салбар. Юу судлах вэ гэхээр хүний гар болон хөлийн үзүүр дээр үүссэн хурууны хээний судлыг судалдаг гэсэн үг. За Гарольд Камс гэдэг хүн болохоор шинжлэх ухааны мэргэжлийн нөгөөдийг шинжлэх ухаан болгосон байж байгаа. Үүнээс өмнө хамгийн анх хэзээ үүссэн бэ гэх юм бол манай ерний өмнөх 220 онд Хятад улсад хуулийн бичиг баримтан дээр хүний хурууны хэгийг дарц маягаар ашиглаж эхэлсэн байж байгаа. Тэгэхээр нэлийн эртнээс гэж ойлгож байна. За бид нар ер нь бол хүн эхийн хөвлөд 13-аас 23-7 өнөдөр хүний уурах тарих мэдрэлийн тогтолцоо үүсдэг байна гэж мэддэг те. Гэхдээ үүнтэй яг зэрэгцээд хурууны хэгийг тодорч гарч ирж байгаа. Энэ маань болохоор юу хэлээд байгаа юм бэ гэхээр за би тааш зураг харуулъя. Уурах тарихнаас мэдрэлийн тогтолцоо салаалж гарч ирээд хамгийн сүүлийн цэг нь өөрөө гар болон хөлийн үзүүр дээр дуусч байгаа. За ингээд 70% нь удамшлын мэдээллийг үлдсэн 30% нь эхийн сэтгэл санааны байдал болон ихэс дотор байгаа даралтнаас хамааралтайгаар хурууны хий тодорч ингэж үзэж байгаа. За тэгэхээр ер нь бол удамшлын мэдээлэл бас давхар явуулж байна гэж байна. Ингээд дэлхийд дээр байгаа 7 тэрбум хүнийг энэ 3 хурууны хийнд ангилдаг. Эргэлдүүлэг, гогцоо, долгио. За дотроо модал дахиад задраад явчихдаг. За програм бол 2011 онд зохион бүтээгдсэн. Манай болохоор 2018 оноос хойш ажиллаж байгаа. За тэгвэл хэдүүлээ хандлаа. Энэ хинийх ээ. Мөнхлөн шам. За мөнхлөн. За энэ хоёр дахь нь анар заяа. За. Энэ мөнхлөн. За мөнх марал гэж байна тийм. Мандал гэж. Мандал байна. Тийм. За тэгвэл энийг яач. Тэгэхээр мөн үү те? За энэ юу яадаг? Програм дээр эхлээд нэр овно болдог. Тэгэхээр анхнаасаа орохдоо буруу хийгдсэн байна гэсэн. Садид өгчих юм байна те дараа. За нэгтэй 5-тай 8-тай гэсэн гуравтай байна те. Ингэдэг хурууны хийг одоо чинь Хятадд бол жишээ нь хамгийн эрт ашиглаж ирсэн те. Тэгэхээр 13 оруулаа эргэлдүүл байх юм бол шинжилгээ судалгаа хийх чадамж өндөртэй байна гэж хардаг. Тэгэхээр одоо чинь энэ мөнх марлын хувьд болохоор 13 оруулаа эргэлдүүлэг харагдчихна. Тийм би. За мөнхлөнгийн хувьд бас 13 оруулаа эргэлдүүлэг. Харин анар зайд 3 хурууны 3 орж ирсэн байна. Эргэлдүүлэг энд харагдаж байна. Долгио орж ирсэн байна. Огцоо орж ирсэн. 3 хурууны гурлаа. За дараагийн хэсэг нь болохоор эрүүл мэнд ба эрсдлийн хувьд том хүүхдүүдийн эрүүл мэндийн хэсэг дээр аль хэсгийг маш сайн анхаарч авах гэж хэлж байгаа гэсэн үг. Шууд бол онш биш. Гэхдээ нөгөө удамшлын бас мэдээлэл маань явж байгаа гэсэн үг. Хоёр хүүхдүүд болохоор мэдээлэл бол нэлээд чон төстэй гарч ирэх. Яг тэгэхээр 10% харуулаа адилхан эргэлдүүлэх учраас. За энэ хэсэг маань 70%-аар зайлна. 70%-аар зааглаад 70%-аас дээшээ эрсдлийн бүлэг рүү орж ирсэн тохиолдолд тухайн эдгэртнийг хайрлж хамгаалах ёстой байна гэж байна. За мөнх марал зүрх судасны тогтолцоо 99-тэй мэдрэлийн тогтолцоо 99, нуруу үзүүс сэрний яс 99, элэг бүр 99. Мөнхлөнгийн хувьд бас яг адилхан дандаа 99. Зүрх судасны тогтолцоо гэхээр одоо чинь хүүхдүүд аюу эртнээс кофе уудаг болчихдог ч юм уу. Энэ маань өөрөө зүрхийг ачаалт оруулах гэсэн. За эсвэл кардио гэдэг аюу их тийм бие хүчний спортод гараад ирсэн. За мэдрэлийн тогтолцоо болохоор бид нэр зөвхөн нөгөө ачаалт авах чадамжаар нь хараад идэв. Гэтэл ямар нэгэн асуудал шийдэж чадахгүй өөртөө хоримтлуулаад байх юм бол энэ өөрөө бас мэдрэлийн ядаргаа болж болдог. Тэр маш сайн амарч явах хэрэгтэй гэдэг юм чи явж. За нуруу үзүү сэрний яс зөв сурах хэрэгтэй. Нурууг ачаалт оруулахгүй байх талаас нь харна. Элэг бөөрийн үйл ажиллагаа маань өөрөө битүү хэрэгтэй байж байгаа учраас юм тогтмол хяналттай байж байгаа. Энэ дээр ч гэсэн юм бол яг адилхан. Мэдрэлийн тогтолцоо нуруу үзүү элэг бүр тэгтээ 75 тай. Энэ их байхан муу юм уу тий? Зүг. Ер нь бол өвдөх магадлал байна гэж харна. Одоо чинь нэг кофе уурлаа гэж бодъё тий. Шууд тэгэл жоохон дисэг хийж байна гэдэг ч өөр юм болж байгаа гэсэн. Ирүүл хоол дээр нь харах хэрэгтэй. За, жин юм хандлага 60%-аар зарлана. Одоо энд голын зураасыг 60%-аас дээшээ гарч ирсэн тохиолдолд жин нэм хандлага өндөртэй гэж үзсэн.
За энэ хоёр дээр бол хоёул нэг юм. Энд бол бүр 99-тэй. Энд 78-тай. Чиний хандлага нэлээд өндөр гэж байна. Хоёр сэлгэцэн байсан бол яг хол. За энд болохоор 25% буюу хэвийн хэмжээ. Таарахгүй юм байна л да. Тэгтээ ингэдэг одоо нөгөө бид нар болохоор дан ганц гений талаас л тааргалтыг бас харахад байлцсан те нөгөө нийгэм буюу нийгэм хүчээр төрийн хоолноос бүтээгдэхүүн гэдэг зүйл орж ирж байгаа. Тэгэхээр амьдралын идэвхтэй байдал зөв хоолтыг ялангуяа энэ хоёр хүүхдээ гарсан байх юм байна тийм. тэгжиж жингийн хэвийн байдлыг таажуулна гэсэн үг. Ер нь бол нэлээд өндөр 99% маань өндөр гарч ирсэн. За дараагийн хэсэг нь согтуурлах ундааны биед үзүүлэх сөрөг нөлөө. За энэ ч юу гаргаж ирэх гээд байна гэхээр тухайн хүний уулаадаг гэдэг тэр үү тий. ер нь бол дааж нь одоо авахгүй нүг гэдэг ойлгож талбар. Тухайн хүний би спиртийг задлж гинэ задлахгүй нүг гэдэг нь харагдаа гэсэн. 30% дээшээ гараад ирэх юм бол задлах чадамжгүй. Тэгэхээр яваад хэрэггүй л гэсэн. Тийм. Харин 3 хүүхдийн хувьд болохоор гурван хянууд 20-30-аас доошоо буюу задлах чадамж сайн гэж харж байна. Тэгэхдээ энэ маань ирээдүйд хэрэглэх боломжтой байна гэж харах байна. Яагаад тэгэхээр гурван дээр нийлэг өрнүүлэх асар өндөр гарч ирсэн. Энэ нөр ачаад өндөртэй ажиллаж хахад спиртний төрлийн бодис ороод ирэх юм бол тухайн одоо бодисыг илэг задлахаа дахиад ачаална. Ингээд ирэхээр энэ идэвхтэн дээр доголдол үүсэх боломжтой. Ер нь бол ирээдүйд харагдаад өгч хэрэгтэй. За хамаарал буюу донтолтын хэсэг 60% зайлна. Нэлээд өндөр гарч ирсэн. Фон донтолтой хөхтэй байх шиг шүү дээ. Утас хэр үздэг Үзэлтгүй ер нь үзэлгүй. Гэтэ үзэх Тэгээ гээд хэрэг үзэх юм бол ер нь дондох шинжтэй те угаасаа. Энэ бол ийм ч гэсэн. тий. Энэ бол бүр хэсэг томцсон байж байгаа. Яг болсон. олон их киноос үзэж байна. Ер нь одоо хичээл сургууль Хүүхдээ л үзсэн. Гэхдээ яг 100 бол лайв дээр агаад болохоор нэг телевизээр үзэхгүй нөө ухрааж мухрах боломжгүй болохоор ерөнхийдөө гадаалд тоглож. Ер нь бол яг энэ хоёр хүүхдийн бол 99 сая өндөр Хамаагүй юмд оруулах. Пуучин бол бид нар одоо чинь хамаарал донтолт гэмээр дандаа алкогол нэрлэлээс 50-ны нэрлэлийг ярьдаг байсан бол яг энэ насны хүүхдүүдэд нөгөө олон ангит кино, аним дээл, за компьютер тоглоом, гар утас, хүн найз нөхөд болон хоол хүнсний бүтээгдэхүүн бүгд орж ирдэг болсон. 60%, 62% байхад л ер нь бол хамаарал айгүй огцон мэдрэгдэж байгаа учраас энэ хоёр хүүхдэр маш сайн хяналт авч байгаа. За жишээ нь одоо юу гэдэг хугацаа тавьж өгнө. За өдөрт 1-2 цаг чи утас үзнэ, эсвэл 1-2 цаг кино үзнэ гэдэг ч юм уу. Хэрвээ тухайн цагийг хэтрүүлж ашиглаж байх юм бол хориглож өгөх ёстой. Энэ хориглохдоо 1-2 сараар нь хориглоно. За яагаад хориглох гээд байна гэхээр тухайн хүний биед ялгарч байгаа бодисыг багсаж өгөх гэдэг байна. Тухайн зүйлийг хийж байгаа тийм бодис. Тэгээд ирэхээр энэ зүйл болно гэж үзнэ. Энийг бас зөв рүү чиглүүлж болдог. Ном уншдаг ч юм уу тийм. Ерөөсөө нэг зүйл рүү маш сайн автаж өгч чадж байна гэдэг юм аа гэж санагдав. Тэгэхээр зөв юм хийлгээд ах юм бол тэндээ яг доктортой сууршилтай байна л гэсэн юм байна шүү дээ. Сонирхолтой байж байгаа гэсэн. Энэ бол одоо чинь яаж илэрдэг вэ гэхээр зоортуудаа сууж хаад нэрийн дууддаг шүү дээ. Хөөе тэрийг аваад өгöd юм сонсгоо суугаад. Энэ бол ерөөсөө гүн орцсон байна уу тэр зүйл рүү сайн орцсон байна гэдэг юм байна. Сэтгэл ном. Энэ охин дээр ч гэсэн бүхэн байсан ба Тийм. Хоёр охин. За одоо болохоор спорт чадамж. Хүн болгонд яг энэ дөрвөн физик үз дөрвөлтэй байж идэг. Нийлбэр нь 100% гэж үзэн. За хурд хүч төсвөр тэнцвэр орон зай. За энэ хоёрын хувьд болохоор тэнцвэр орон зай маш сайн. Энд болохоор хурд сайн. За энэ хоёрын хувьд болохоор бүр 50% тэр чигтээ тэнцвэр орон зай. Тэнцвэр орон зай өндөртэй хүмүүс багаар тоглох спорт дээр хаалгач толгой илүү зогч тоглож авчдаг. Орон зайн дарамжаа сайн байдаг учраас хаалгач аягүй сайн их гэдэг. За хамгаалтыг бас хийж болно. 50%-аас дээшээ тохиромжтойг харчдаг. 30-40% хооронд дундаж 20%-аас доош бага. Тэгэхээр энд бол одоо чинь хаалгач хийж болж байна, хамгаалагч хийж болж байна. Харин энэ хоёр хүүхдийн хувьд болохоор довтлогоо ол тэмч тохиромжтой биш. Яа тэгэхээр огцом довтлох чинь хурдтай хамгаална. Тэгэхээр өөртөө хурд нь болохоор 8 буюу айгүй бага гарч. Харин
амар заяа байсан. Хаа тэ 39% хурдтай болоод ирэхээр найруулагч буюу дамжуулагч тал руу байлаа тохиомжтой явчихж байна. Энэ тал дээр эсрэгээр тэнцвэр орон зай байх тарагдсан шүү дээ. Энд чинь бас хүчтэй юм шүү дээ. Орхог батал. За энэ хатлисийн маань болохоор ганцаарчсан спортын төрлийг харуулж байгаа. Эднэрээ сонгоход бол илүү их амжилтанд хүрнэ л гэсэн үг шүү. Тийм, ер нь бол яг хаалт улаанаар тэмдэглэсэн байгаа амжилт гаргах спортын төрлийг гаргаад өгч байгаа. За энэ хувьд яаж гарч ирдэг вэ гэхээр Олимпийн хит хитэн удаагийн медальтай тамирчдыг Эрдэмтэд 500% гэж үнэлждэг. За 2 3 4 5 ч юм уу хэдэн ч медальтай ажиглана. Ингээд одоо чинь энэ хүүхдээр ярих юм бол биатлоноор хичээллээ гэх юм бол энэ хүүхд 255% өвөгдөл нь байна гэж үзсэн. Үлдсэн 245% хүчин чармаалт гаргах юм бол энэ хүртэл явах боломжтой гэж харагдана. За ингээд 3 хүүхд 3-аас 200-аас дээш үнэлгээтэй тийм. 200-аас дээш энийг яагаад дурдж ийн гэхээр энэ дотор бүхий салбар байхгүй. 200-аас дээш байгаа тохиолдолд бүхий салбар аль нь ч байж болно. Тэквондо, жудо, за эсвэл одоо өөр ажиглал бүх ч юм уу тийм байж болно гэсэн үг. Ялангуяа тэнцвэр орон зай өндөртэй хүмүүстэй тэквондо аягүй зүгээр өндөртэй гэдэг ч юм уу тийм. Ингээд мэдээлэл таарч байна. За мэдээж доогор байгаа спортуудаар хичээлж болохгүй гэсэн үг биш. Боломжтой. Хамгийн гол нь амжилт гаргахад маш их хүчин чармаалт өөрсдөөс. Энэ хоёрын төлөө тэнцвэр орон зай дээр суурьсан спортууд дээгүүр гарч ирсэн байж байгаа. Энэ хөвгтэй хурд орж байна. Энэ гүлт ойрын зайны гүлт шүү. За холын зайны гол биш. За дүгнэлт гэсэн маань болохоор генетик тест програмаас өөрөөс нь гарч ирдэг дүгнэлтэж байгаа. Энэ тайлан улдэрч гэсэн хамаатай гэсэн үг. Бүх мэдээлэл маань бүгдээрээ 85-аас 95% үнний магадлалтай юу гарч ирэхгүй гэхээр тухайн хүүхдийн төлөвшөл хүмүүжил боловсрол мэдлэг гээд нийгмийн сүлээж авч байгаа мэдээлэл багт гарч ирэхгүй гэсэн үг. Яг л 13-аас 23 7 өдрээр юуг өөртөө авсан бэ гэх тэрийг л гарч чадж байгаа. Тийм. Тэгэхээр курсээс хойш олж авсан мэдлэг мэдээлэл бол гарч ирэхгүй. За. Энэ хэсгээс асуух юм байхгүй. За энэ хэсэг болохоор ер нь зэрэг хэдүүлээ. За би ихний 5 нүрээр таажаас байна. Ингэдэг байгаа. Эхний хэсэг нь гарчгийн мэдээлэл авч байгаа. Та яг манай гарчгийн мэдээлэл авч байгаа шүү. За хоёр дахь хуудсан дээр болохоор тухайн хүүхдийн нэр болон утасны дугаар гэсэн мэдээлэл авч байгаа. Энэ бас тийм зоржсэн байна. За тэгэхээр мэдээллүүдээ шалгачаад хэдүүлээ дахиад тулгана гэсэн. За доотлох нь болохоор манай байгууллагын мэдээлэл явж байгаа. 3 дахь хуудсан дээр нь болохоор ерөнхий мэдээлэл явж байгаа. Энэ юм хайгуул яа. Наад маань болохоор автоматар орж ирдэг манай мэйл хаяг. Ингэ танах юм уу тийм? За. Автоматар орж ирдэг. Та өөрсдөө мэйл хаяг үлдээд энийг файлаар авах боломжтой. Яагаад гэхээр хорооны хэв огт өөрчлөгддөг. Тэгэхээр энэ өөрөө нууцтай байж явах хэрэгтэй тийм. Програм дээр болохоор 14 хоног шууд автоматар авдаг. Тэр одоо нэг сарын дараа үжээд би тэрийг авъя гэх юм бол байхгүй хаалт гэсэн. Тэгэхээр мэйлээ үлдээд файлаар авах боломжтой. За 3 дахь хуудас уншчихна. 4 дахь хуудсан дээр бүх мэдээлэл хоронгой байдлаар харагдаж байгаа. Бүгдийн цааш нь задлж ярина. Гэхдээ илүү үзүүлэлт тал дээр хэдүүлээ ярилцсан гэсэн. За энэ хувьд маань өөрсдөө юу хэлэх байгаа юм бэ гэдгийг. За ингээд 5 дахь хуудас. За энд мөнхлөн энэ мөнхлөөр саяхаар ингээд читгэхгүй бол дараа энэ савлалт. За одоо энэ дэр ханар заяа гэдэг чинь. За энэ хэсэг дээр юу гаргаж ирж байна гэхээр темперамент гэдэг хэсгийг та яг мэднэ тийм. Сангвиник мелоалик гэдэг. Яг тэрнтэй адилхан хүний зан ашиг 4 шууваар төлөөлсөн гэж. За энэ маань болохоор 1920 онд гарч ирсэн Марстоны диск гэдэг онол байж байгаа. Тэгэхээр шууд энүүгээр нь хайчаад бол яг энэ мэдээлэл дахиад гараад ирнэ гэсэн. За шуу бол өөр өөртөө гэсэн даваа боловсрол талтай аль нэгнийхээ дээр гарахгүй. За хүүхдүүдийн зан аш буюу шууны хэлбэр маань бакет маркетж байна. Бүргэд
Энэ хоёр хоёлоо бүргээд энэ хоёлаа шавар. За анхдагч болон хоёр дахьч гэж хуваацсан байна тийм. Анхдагч нь болохоор нийгэм рүү буюу гадагшаа гаргаж байгаа зан ашиглаж байгаа. Хоёр дахьч нь гэр бүл рүү буюу дотгошоо гаргаж байгаа. Зааш дотлын даалс өгтөрч гэсэн. Тэгэхээр энэ хоёр бас өөр байж болдог. Харин энэ гурван хүүхдийн хувьд бол яг л нэг юм зан ашиглаж байна гэсэн. За бүргэд гэж шуугт төсөөлье. Амар тийм том ахчин хурц тийм шүү гэдэгтэй. Тэр яг тэр зан ашиг хүүхдэд гаргадаг гэсэн. За ингээд хоош нэгийг болчих. За бүрэгдүүдийн хувьд болохоор төрөлхийн саад бэрхшээлийг даван туулах чадамжтай байдаг. За давуу тал нь зорилго руу чиглэсэн хүчтэй хүсэл тэмүүлэлтэй анхдагч байдал дуртай бол сул тал нь өөрийнхөө өөртөө хэтэрхий итгэлтэй. Тэгэхээр ийм зан аштай хүмүүс ер нь ямар салбар чиглэлд илүү тохиромжтой юм бэ гэхээр удирдан зохион байгуулалт буюу санхүү аавад идэх хэмнэлт шалгалт явуулдаг. Ер нь жоохон нэг удирдан зохион байгуулалт болоо даамгаалаад ирчин тийм. За тэгвэл шар шуу бол тэр математикийн бэлэг тэмдэг гэж. Юмыг анализыг сонирхолтой хүмүүс орно гэсэн. За давуу тал нь сайн зохион байгуулагч бас зорилго руу чиглэсэн байдвал сул тал нь аминч дэндүү ихийг боддог гэж. За яг ийм зан аштай хүн ямар салбар чиглэлтэй гэдэг нь илүү хэв журам хууль засал зохицуулдаг салбар руу тохиомжтой явждаг. За дараагийн хэсэг нь болохоор SWOT шинжилгээ. Бүргэд болон шар шуурны тухайд бэлдэж байгаа гэсэн үг. За бүргдүүдийн хувьд давуу талыг дахиад гаргаж ирж байна тийм. Зарим байд юм байна, үр дүн рүү чиглэсэн байт юм байна. За тэгвэл сул тал нь төрөмгий гэж. Төрөмгий захирангуйч юм тийм. За доотлолт нь боломж болон асуудалтай тал гэж байгаа. Боломж хэсгийг хөгжүүлж хөлсөж боломж юм. За шууд бүрэгд дээр нь өөрийн бодъё те. Бүрэгд маш өндөрт нисдэг. Тэгсэн мөртлөө тэр доор байгаа анги аягуулсан олж харж идэг. Энэ маань өөрөө юу хэлээд байна гэхээр зураглал маш сайн том хэмжээг харах чадамжтай байж идэг. Тэгэхээр бүрэгд рүү орж ирж байгаа хүмүүс ч гэсэн яг энэ чадамжийг өөртөө эзэмшсэн байж идэг. Тэгэхээр тэр тал руу хөгжүүлдэг. За харин хөгжүүлэлт хийхдээ асуудалтай талыг маш сайн анхаарч байгаа хэрэгтэй. Энэ маань өөрөө юу хэлж байгаа гэхээр хүмүүс болон нөхцөл байдлыг зөвхөн өөртөө тааруулах гэдэг. За мөнх марлаа чиний буруу биш үү? Миний биш гэдэг ч юм тий. Ерөөсөө өөрөө харддаг зөвхөн нөхцөл байдлыг зөвхөн өөртөө тохиолох гэдэг. За тэгвэл шар шууны хувьд давуу тал нь төгс байдлыг эрхэмлдэг, сул тал нь нэмийг шилжүүлэгч. За 2-3 мэдээллийг одоо харьцуулт хийгээд дүнгийн хайгуу сайн гаргаж чаддаг. Дүн шинжилгээ хийх чадамжтай гэсэн. За анхаарах зүйл нь цаг баримталтаа сул юм байна. Дүрм журм хатуу баримтлах магадлал гарч ирдэг. За. За тэгвэл дараагийн хэсэг нь болохоор бүргэд болон шар шуутай нийцтэй байдгийг харах гэж байна. За манай хоёр одоохондоо нэг хайхтар зөрчилдөж байгаа нь бол харагдахгүй байгаа. Гэхдээ яагаад гэвэл нэг нь нэгтэй байгаа учраас хоёр бүргэд дотор ч зөрчилдөд байдаг. Яагаад гэхээр хоёулаа гоё удирдан зохион байгуулалт гал хоёулаа ингээл захирах гал яваад байна гэсэн үг тийм. Тэгэхээр ч зөрчилдөд байдаг. Бүргэд шар шуу хоёр бол нийцэлсэн. Тэгвэл шар шууж удаан бүргэдийг бодлоо. За ингээд нийцтэй байдал арчин. За та хоёрын хувьд ч гэсэн одоо уртлаас аваад 4 агнаар нь юу гэсэн тодорхойлтсон тийм. Тэрийг харж агаад өөрсдийнхөө нийцтэй байдлыг харж болно гэсэн үг. Тэгэхээр ер нь нэг аавынхын тал нь гэж явж гинөө ээжийнхэн талыгаа дуурайж ин та нар дээр ингээд юм юу байна аа? Тэрийг бол боломжгүй. Боломжгүй юу? Тэр чинь бол яг нэг гений бүр дараалалаар гарч ирнэ. Яг нэг аав ээж нь хамт бас шинжил юу тест өгөөд хүүхдүүдтэй ингээд харьцуулсан чи яг адилхан юм бүргэд байна өө эсвэл өөр өөрөөр тагтаа магтаа тоогсон юм. Янз. Тийм үү? Янз. Ээж аав бол өгөхгүй. Яг л нөгөө хүүхдээ харж хүүхдээ мэдчихэл гэсэн. Тийм л хүмүүс их байна. Хоёул дараа нь өөртөө өгч байгаа л. Ирэх сард өгнө. Чамд өрөөсөн гэх. Хэрэглэхээр нэг сэдвтэй болж байгаа юм шиг. За одоо болохоор цааш хэсэг манд дууссан. Илүү нарийн нөгөө тархины үзүүлэлт тал руу орно. Гүйцэтгэх үүрэг буюу үйл ажиллагаа мэдээж тархи маань нэг бүхэл зүйлээд учраас 100% гэж үзнэ. Энд бол тэр 5 хэсэгт хуваачиж байгаа. Магна, дух, зулаа, дагц, чанархай гэдэг. Бүх үзүүлэлтүүд 15%-аас
дээшээ байвал сайн гэж үзнэ. За. За ер нь бол сайн байна тий. За тэр дундаа аль нь илүү өндөр байна вэ гэдгийг харах гэдэг тий. Наа энэ дээр чинь зулаа гэж. Зулаа чанархаа хэсэг тий. Энэ бас юм тий. Энэ гурав ер нь ойролцоо юм байна тий. Манай Тийм байна. За магна хэсэг 3 өтөр гурван дээр нь адилхан өндөр. Юуг хариуцдаг вэ гэхээр гүйцэтгэл болон танин мэдэх хэсгийг магна хэсэг хариуцдаг. За тэгвэл энэ хоёр дээр дагцсан хэсэг өндөр гарч ирж байна. Дагц болохоор юмыг харах хэсгийг хариуцдаг. Тэгээ бид нар савал онжонгод нүд яаж ийн оо яасан гэж ярьдаг. Тэгэхээр энэ ерөөсө дагц бол юмыг харах таних чадварыг хариуцдаг гэсэн. За зулаа хэсэг одоо жишээ нь энэ маань мөнх марлна тийм. Зулаа хэсэг маань болохоор биеийн хөдөлгөөн, гарын хөдөлгөөн, за эсвэл одоо жишээ нь энэ өрөөний халууны температур гэж юм уу мэдрэх хэсэг маань мэдрэхгүй хэсгийг зулаа хэсэг гэж байна. За чамархаа хэлний сурах чадвар гэдэг нь хэл сайн сурах чадвартай гэсэн үг тийм. Гэхдээ энийг болохоор бас чамархаа хэсгээр оруулж ирдэг баг шүү. Яагаад тэгэхээр чамархаа ч сонсох, санах, өвгийн утгыг ойлгох хэсэг харилцдаг юм. Ингээд ихэд За. За яг энэ 5 үзүүлэлтийг артлын нууцн дээр 10 болгоод байгаа ч. За энэ тайлбарлахаас өмнө хоёулаа тийм хэлчихье. Үйлдэхийн доотлолт нь магна гэж. Бодхон дух, хүрэлцгэн зулаа, сонсгон чамархай, харааныхан дагц. За ингээд яг уртл байсан 5 үзүүлэлт манд харагдаж байгаа. Энд болохоор 10 болгож хувааж байгаа 100 болон баруун тарихаар дахиад хуваачиж байгаа гэсэн. Бид нэр хэвсэн 100 баруун тарих гэж ярьдаг тийм. За 3 хүүхдийнхаа гурвынхаа магна хэсэг дээр ярих үйлдэл хийх гэсэн хэсэг дээр шүү. За 100 тарих нь арай илүү өндөр байх юм бол одоо үзүүлэлтэд харна гэсэн үг. 14% байна уу, 12% байна уу? Өндөр байх юм бол магна хэсгийн 100 тарих юмыг харьцуулан бодох, төлөвлөгөө боловсруулах гэсэн хэсгийг хариуцдаг. За тэгвэл магна хэсгийн баруун тарих нь хүн хоорондын харилцааг хариуцдаг. Өдөртөн зохион байгуулах, манлайлах, хүн хоорондын харилцаа гэдэг ч юм уу тийм хэсгийг хариуцдаг гэсэн. Ингээд өндөр үзүүлэлтүүдийг ногоон өнгөөр, дунд үзүүлэлтүүдийг шар өнгөөр, бага үзүүлэлтүүдийг улаанаар тэмдэглэсэн байна. Уртлын хэсэгт 15%-аас доошо буугаагүй тохиолдолд хоёр хэсэг хуваахад бол огцон бага бол ерөөс гарч ирэхгүй. Тэр энэ хоёр хүүхдэд бол гайгүй. За энэ хүүхдээр нэмэлт нэг юу байгаа. Хамар заяад. Тэгэхээр 3 хурууны хийг ингээд 7 тэрбумд хуваагаад байгаа гэж ярьсан тийм. Дийлэх хурууны хийг огцоо байдаг. 70% огцоо орны хийдэг. За 25% нь эргэлдүүлэг байдаг. Манай одоо энэ хоёр орж ирж байсан. 5% нь долгио байдаг. Гэхдээ энэ болохоор 10% гараа ярих шүү. За тэгэхээр ер нь бол тэр долгио хурууны хий маань энд харагдаж байна. Энэ долгион дээр 5 үзүүлэлт ер нь гардаггүй. Гарсан ч гэсэн маш бага тоогоор гарч ирдэг. Хэрвээ энэ хүүхдийг юмыг төсөөлөн бодох, уруулан бодох чадвар сайн байх юм бол тэр тал руу хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Хөгжүүлэлт хийвэл энэ маш сайн хөгжих боломжтой хурууны хий гэж яригддаг. Учраас хөгжүүлэлт хийгээд хамгийн бага тоог гаргаж өгдөг. Хурууны хий гэж үздэг. Жишээ нь зураг зурх байх ч гэдэм үү? Тийм. Гэтэ юм харуулахгүйгээр өөр нь зүйл. Төсөөллөө. Өөрөө бодоод юм ерөөсөө харуулахгүй. Хулбарлуулахгүйгээр зурх гэсэн. Одоо энэ чинь өөрөө яг энэ хэсэг дээр хөгжүүлэх боломжтой шүү гэдээ гараад ирчихэж байгаа байхгүй. Гэхдээ бас ингэдэг зарим хүмүүс яг энэ хэсэг рүү чанд дургуй ч юм уу байх үе байдаг. Тийм дургуй би нэг хиймээргүй. Тэгвэл өөрийнх нь маш сайн чадчих зүйлээр мэрэгшүүлэх хэрэгтэй гэсэн үг. За ингээд энэ 10-ыг маань хойдлын хэсэг дээр графикаар нь харуулчихж байгаа. 100% байсан үзүүлэлтийг 10 хэсэгт хуваачаар нэг үзүүлэлт маань 10-таа байх юм бол дундад сайн байна гэж харчихна. Тэгэхээр энэ хоёр хөдөлгөөний хувьд бол ерөнхий үзүүлэлтүүд бүгд бол жигд харагдчихна гэсэн. Энд хамгийн бага нь өөрөх нь 8.7 бол энд 7.1-тэй ч юм уу харагдчихна. За саяны сул байгаа хэсэг маань энд харагдчихна. Хараа орон зай хэсгийг маань хөгжүүлэх юм гэсэн үг. За
Одоо энэ зургийн мэдрэмж сайн гэдэг. Одоо энэ дээр бол 12 гарцсан байгаа юм чинь ер нь бол зураг талдаа явбал сайн байна гэсэн үг. Сайн шүү дээ. Энд ч болон зургийн мэдрэмжтэй л өгдөг. За. Төрлийн потенциал болон баруун болон зүүн тархины аль нь илүү давмгай юм гэдгээс ярих гэж байна. За. Хин мөнхлөн ганцаархнаа зүүн тархин арай илүү давмгай юм байна. Баруун уу? Би сараа марч. Энэ тийм энд мөнх марлаа. мөнх марлын үед юм байна. Мөнх марлын үед ганцаараа зүүн тархин илүү давмгай. За зүүн тархи маань болохоор шинжилгээ судалгаа хийх, өөртөө итгэл, лог сэтгэлгээ гэдэг зүйлсийг хариуцж байдаг. За тэгвэл баруун тархиг бол тэр хүмүүс дуу хөгжим, урлаг, уран сайхан гэж ярьдаг. Үүнээс гадна бүтээл чандлага буюу чөлөө сэтгэлгээ гэдэг зүйлс маань баруун тархинд явагдаж байгаа юм. Энэ хоёр дээр явагдаж байгаа гэсэн үг. За төрлийн потенциал гэхээр та хоёр юу гэж ойлгож байна? Авьяастай төрн. Авьяастай төрн тий. За тэрийг яаж гаргах вэ гэхээр ингээд 103 дээр 92-ыг нэмээд нийлбэрийг тавьчих. За энийг ч гэсэн бол 123 дээр 103 нэмээд. За энэ хүүхдийн үед болохоор нэг хуруу таалагдаагүй шүү дээ. 9 хуруу таалагдсан гэсэн үг. За ингээд нөгөө нэг хуруу маань энэ баруун тархин дээр нэг дахин нэмэх боломжтой шүү гэдэг юм харуулж байгаа гэсэн. Тэрийг хөгжүүлж чадах юм. Бүтээлч Дахин гэдэг чинь одоо 100 дахиад 50 дээр 50-ыг нэмнэ гэсэн үг шүү дээ. 100 гарах боломжтой гэсэн үг тийм. За төрлийн потенциал гэхээр ялангуяа хүмүүс сонсоод Монгол хүний потенциал аягүй өндөр гэдэг. Тэгэхээр яг тийм нөө судалгаа ч юм уу хийгдсэн бол байдаггүй. Дэлхий дээр байгаа 7 тэрбум хүний харин 7-аас ситуац байж байгаа. За потенциал гэдэг юу вэ гэдгийг би нэг тодорхой хэмжээнд тайлбарлаж байна. 6 настай 30-40 хүүхдийг нэг ангид оруулцдаг. За яагаад 6-г гэж хэлээд байна гэхээр 6 настай хүүхдүүд маань суралцах арга барил хэв юм. Юу ч ойлгодоггүй шууд ордог. Тэгсэн мөртлөө багш хичээл заангууд зарим шууд ойлгоод зарим нь давтлага авдаг ч юм уу 2-3 ойлголоод ойлгодог. Энэ маань яг төрлийн потенциал хэлээд байна гэсэн. За тэгвэл хүүхдүүдийн маань 5 гараад ирсэн. Байна. За потенциалыг 7-аас хуваацсан баг үзэлт маань харагдаж байна. Дэлхийн нийт хүн амын 70% нь 101-ээс 140 хооронд байдаг. За ингээд амч. 101-ээс 140 хооронд байдаг. Average потенциал 70%. За тэгвэл манай 3 хүүхд гуруула 70%-аас дандаа дээш гараад ирсэн. За анар заагийн хувьд болохоор good потенциал гараад ирсэн. За марлын хувьд болохоор 195 гээд very good потенциал. Жинхэнэгийн хувьд болохоор 220-аас дээш hyperactive гараад. Ер нь бол ингэдэг 200-аас дээш гарч ирж байгаа хүүхдийг маш сайн чиглүүлж өгсөн. Ягаад тэгэхээр энэ потенциал бол тэгж одоо илбэг гарч ирэхгүй. 200-аас дээш гарч ирж байгаа бол. За яг 101 далтай, 100 нартай хүмүүс гарч ирдэг. 102-тэй ч юм уу 200 давдаг. Илүү хоолой болчихдог гэсэн үг. За хуудснуудаа нэг ярих. Одоо энэ потенциалаа хэрхэн ашиглах вэ? За би ихэд анар заяас авчаа. Сайн потенциал. Хичээлээс гадар 2-оос 3 төрлийн сургалт семинарт суух бол чаленж байгаа гэж үзнэ. Хамгийн гол нь энэ хүүхдүүд мэдээллийг яаж маш сайн ойлгож авдаг вэ гэхээр өрсөлдөгч урмаар хөтлөж авдаг. Тэр тэгэхээр энэ дээр бол өрсөлдүүлж ярихад илүү материал болох юм шүү дээ. Одоо үгүй ангийн хүүхдүүдэд өрсөлдөөл яаж урд нь гарах вэ, яаж суралцах гэдэг талаас нь илүү үзэх хэрэгтэй гэсэн үг. Зүгээр л өөрөөр нь ингээл аргачих юм бол бас тийм хүүхдүүд суралцах гэсэн үг. Би дааж сурахтаа жоох муу гэсэн үг. Би даахтаа биш, ер нь жоохон өрсөлдөх шаардлага. Юм сурахтаа ганцаараа сурах биш. Хамтдаа хүнтэй сурч иж. Авахтай шатар матар хамтдаа юу гэж хэлдэг ш. Тэгэхээр аюу сайн яагаад гэдэг ш. Тэр нь л юм байна л та. Гэхдээ тэрийг болохоор суралцах арга барил гэж чиг хандлага бүр тусдаа ороод ирчихэ. Энэ бол ерөнхийн нөгөө нэг яаж мэдээлэлээ илүү авдаг вэ гэдэг тийм ойлгож авдаг вэ. Тэгэхээр энэ бол өрсөлдөх чадвараар илүү сайн мэдсэн болж байгаа гэсэн. За тэгвэл дараа нь болохоор мөнх марл. Хичээлээс гадуур хичнээн бол хичнээн төрлийн зүйлс рүү суралцах боломжтой гэсэн. За ер нь нэг хэлжээ.
Энэ хоёр дээр потенциал өндөр байх тусам хүүхд ингэ өртсөн юм шиг байна. Энийг ч үзье, тэрийг ч үзье, энэ ч ормоороо ингээл. Тэгснэ нэг Монгол хэл үзэл, спортоор хичээлэл хөгжиндөө өгч. Ингээ явчихдаг. Тэр маань өөрөө юу хэлээд байв гэхээр яг өөрөө чадах чаа зүйлсийг олж авах гэдэг гэсэн. Яг тэгж бол явуулж болт. Хит хэлбэлзүүлж болохгүй шүү. За хоёр хүүхдийн тал өндөр потенциалтай учраас энэ потенциалыг маш сайн зөв чиглүүлж явах хэрэгтэй. Потенциал өндөр байх тусам ер нь бол анхаарал төвлөрөх чадамж сайн, дээрэс нь одоо янз бүрийн зүйлсийг зэрэг суралцах чадвар сайтай гэж үзнэ. Асуудал шийдэх чадамж хүртэл маш өндөр гарч ирдэг. Тэгэхдээ нэг дутагдaltaй тал нь юу гэдэг вэ гэхээр та хоёр туулаа ясмэлхийн үлгэр юм тий. Бушуу туулаа. Өндөр байна шүү. Яг зөв нэг үлгэр байдаг шүү. Туулаа ясмэлхийн хоёр уралдаад ясмэлхий төрүүлдэг. Тий. Тэгэхээр энэ хоёр маань болохоор туулаас гэж байгаа байхгүй юу? Тэгж магадгүй юм тий. Хит өөрсдөө бас бүгдийн чагтай юм шиг ингээд тий. Тэгээ дээрээс нь жоохон залах болоод ирдэг. Жоохон дарж өгөх хэрэгтэй байна те. Дарамтан донд байх хэрэгтэй байна да. Одоо чинь яах вэ гэхээр наа чи шатар дээр яг харагдаад л байна л та. би хийж шít, би чадна шít, би тэгчих юм чинь гэд ингээд ирэхээр л жоохон болохгүй юм гэсэн. Ер нь жоохон 200 ялангуяа байнг ашиглаж байгаа юм. Энэ нэг тэгвэл ер нь байнга л хийлэгдэгээл ингээл юм Энэ нөхөр одоо шатарт явдаг аахгүй бас. Тэгээд Одоо анар заяа бас хамт шатарт явдаг. өнгөрсөн жил бол амар хичээгээл ингээл даалгар малраа хийгээл одоо болохоор Даалгавраас хийхэ болцсон. би чи бүгдийг авчижтэй шүү дээ. Гэл би багшаа авчихсан шүү дээ. Гэл бүр Энэ яаж юм гэхээр юу яа. ингэдэг потенциал өндөртэй хүүхдүүдийг болохоор одоо юу гэдэг нь бусад хүүхдүүдэд цуг оруулчингууд энэ ч нөгөө нэг өөр төвшний хүүхдүүд байгаа. Тэгэхээр потенциал өндөртэй хүүхд маш хурдан шахаж явуулж байгаа хэрэгтэй. За нэг сарын сургалтыг одоо 20 хоногт нь явуулж байгаа ч юм уу тий. За үлдсэн 10 хоногт нь тэр хүүхдийг өгөх гэсэн үг. Сурцсан юм чинь. Тийм чинь за тэгэл мэдэн шүү дээ. Цаашаа байхгүй болчих жоох. Хамгийн гол Шахан зөв юм байна тий. За Ույд байхгүй шахчих хэрэгтэй юм шүү дээ тий. Байсан гэж шүү дээ. за одоо тэр гүйцэтгэл болон төлөвлөх чадамж. Хүн болгонд яг энэ хоёр чадамж хоёулаа байгаа. Ямар нэгэн ажлын үйл нийлээ 100% болчихж байгаа юм байна шүү дээ тий. ер нь бол ажлын үр дүнг 100% гэж үздэг. За. Ажлын үр дүнг 100% гэж үзвэл 50-50% байж иж баланс нь тэнцвэртэй байна гэж үздэг. Ер нь бол 3 хүүхдийн 3 хамтынх нь гүйцэтгэл сайн, идэвхтэй байна, санаачлагтай, бусадтай харилцах сонирхол өндөртэй байгааг энэ тал авч ирж байдаг. За тэгвэл төлөвлөх чадамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. За. Ялуу зүйлсийг хийхээс өмнө ямар үр дагавартай, эрсдэлтэй вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ гурав дотор зөвөр төлөвлөхгүйгээр шууд гүйцэтгэл тэгэл явц дундаасаа суралцж байгааг нь харуулж байна гэсэн. Тэгэхээр тодорхой хэмжээнд төлөвлөх юм байна гэдэг. Энэ бол ялангуяа 31-тэй байж байна. 40-50 таа бол ер нь хөвчлэн хүүхдүүд байдаг. За одоо тэр суралцах арга байна. За манай Хойлоо бие даах хөх. нэг марл хоёрыг бол 100%. Бусдууд нь хоосон биш дээ. Зүгээр л өөр өөр нь сургах юм тий. энэ дөрвөн чиг хандлага маань дөрвөлээ нийлээд 100% байдаг. Тэгэхээр 100% маань тэгэхээр дөрвөлн дээр нь хувааж гарч ирж болно. Яг хийнийхтэй амар заяахтай адилхан. Тэгвэл нөгөө хөвчин дөрвөлн дээр нь байгаа учраас дөрвөлнийг л ашиглана гэсэн. Харин энэ хоёрын дотор ерөөсөө бие даах гэсэн үг. За бие даах боломжийг хэлүүлэх хэрэг ямар ч хэрэгтэй бие. За амар заяа дотор дөрвөлээ байгаа шүү. За тэрээс бие даах чадамж ер нь 70%-аас дээшээ гараад ирэх юм бол 2 дутагдaltaй ч юм уу 2 даваа талтай болоод эхэлдэг. 100% анги дээр ойлгосон зүйлсээ гэртээ үржээ сэргээ санахгүй бол маргааш нөгөө бүрдчихдэг. Маш хурдан мартах гэдэг процесс явагддаг. Тэр байнга сэргээ санаж авах хэрэгтэй. За нөгөөх нь болохоор нэг тийм даваач юм шиг сул тал ээждэг. Зөвхөн өөрөө гаргасан алтан дээрс суралцдаг. Тэр энэ маань юу хэлээд байна гэхээр хэдий өөрөө гаргасан алтан дээрс суралцаж гэсэн бусдын алтан дээрс хэрхэн суралцвал цаг хугацаа хэрхэн хэмнэх вэ гэдэг зүйлс алдаад байна гэсэн. Бид нар энийг нь зааж өгч яваад байна гэсэн. Тийм яг энийг зааж өгч чиглүүлж явах хэрэгтэй. За харин өөрт бие даах чадамж маань өөртөө итгэлтэй байдлыг маань авч явж идэг. Өөрөө судалж сурсан зүйлс маш сайн бат хамгаалах чадамжтай байна гэдгийг маань харуулж идэг. Үүнээс гадна бие даахч байгаа бол хатуудыг журам ерс тохиомж. Ерс тохихгүй. Яах ёстой вэ гэхээр
маш сайн урамшуул өгөх нь, сэтэлжүүлэлт өгөх нь гэсэн үг. Урамшууллаа. Тэгвэл тийм шүү, ингэвэл ингэ шүү гэдэг байна. Яг бас Барьцаалах нь шүү дээ тий. Тэгэх юм бол тийм шүү. юу яч магадгүй. Ийм авахгүй бол юм хийхэ болждаг. Тий. Тэр нөгөө аюуны тийм аятайхан байдлаар тийм юу гаргаж ирэх хэрэгтэй. Энэ хатуудыг журам яагаад хэлээд байна гэхээр зарим хүмүүс ингэдэж шүү дээ. Чи надад хийхгүй байхдаа ингээд бид нар одоо ингэ зогчдог ч юм уу тий чимэгчдэг тиймгүй бүхэл боллоо. Ингээд бүр ингээд тэр чигтээ бүжиглэж шүү дээ. Тэгэхээр яг энэ бие даах үзэртэй харагдаж. Одоо энэ бол яг нэг настай болохоор одоохондоо мэддэггүй. Гэтэ яг л ингээд ханаас нь Яг л гэсэн хаалт юм тий. Хаалт орох. Энэ үсээ. Нэг гэдэг үг. Гурлал ер нь гурвалмтай хатуу гараар үзэж болохгүй болоо явчихна тэгээд. Ингээд их юм бол анар бол өөр шүү. тийм. Анар бол хатуу гараар үзэж чаддаг гэж. Анар бол ингээд нэг юм байна л та. Би дах чадвар 40-тэй. Тийм 40-тэй. Манай их хоёрын хувьд бол 100 учраас зүгээр дангаар зөөлөл юм байна тий. Зөөлөн мөртлөөсөө нэг амар хоёлоос амар арга чанартай өсөх юм байна. хилүүлсэн байхаар тий яг нь. За анар цай явах талаар нөлөөлөлөөр хийвч бас 40% та. Хүний ярианаас сэтгэл хөдлөлийг нэгт хардаг. Энэ хүн ямар сэтгэл хөдлөлөөр надад доорлож байгаа эсвэл баярлж байгаа. За дээрэс нь энэ хүн энэ яриаг ярихдаа ямар жишээ татсан бэ гэдэг хардаг. Жишээгээр их ярих хэрэгтэй биш үү? Бид нэр тэгтээ дандаа зөв жишээ татах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор одоо юу гэдэг буруу жишээ хэлжингүүт тэр хүн ойлгохдоо зөв жишээ юм байна гэж яриад байна. Тэгэхээр дандаа зөв жишээ татна. За үүнээс гадна сонирхолтой материал ашиглах юм бол маш сайн мэдээлэл тогтоод өгөх тийш орч ирдэг. Нөлөөлөх гэж. Одоо ч хэдтэй байлаа? 8-та. 8-та тийм. Тэгэхээр ингэдэг нөлөөлөл хийгч хүүхдүүд болохоор бага ангид маш сайн суралцдаг. Яагаад тэгэхээр бага ангийн багш нар аягүй тийм эмоц өндөртэй гэж байна тийм. Нэг урд нойрнгүйгээл уурлал загнаал нэг мод чи баярлал инегээл тийм. Тэгэхээр мэдээлэл маш сайн хүлээж авдаг. 6 дугаар ангид ороход нь энэ хүүхдээ дахиад яг 1-р ангид орж байгаа шиг кэр хийх хэрэгтэй. Яаж нэ гэхээр нөгөө нэг багш нар санагдаад ийлээд байгаа хэлдэг. Тэгээд янз янзын багш нар байгаа. Тийм тэр дундаа яг тэр дунд ангийн багш нар жишээ ярих болчдөг. Одоо эдгээр бол том болж байгаа гэдэг утгаараа авч байгаа гэсэн. Тэр бид нар яг тэрийг нөхөж өгч байгаа гэсэн үг шүү нөлөөлөх гэж байна. За тэгээд нөгөө давтлага маш чухал. За дараагийн ихч. Энэ хийж байгаа дөөрөөд л анги гэсэн юм тий ер нь. Гэхдээ энэ дэр 12-тэй байсан шүү дээ. Тий 10%-тай. Би дагч яг эсрэг. Энэ хүүхдээр хатуудыг журам барьж болно гэсэн үг. Хичээл хийх. Хослуулах нь шүү дээ. Харин байна хатуу гэдэг яаж болохгүй. Бас тодорхой хэмжээнд би дагч байгаа учраас хослуулах хэрэгтэй байна. Заримдаа арадал заримдаа загнаал гэдэг. Одоо бол 8-тай байгаа учраас миний зөвлөх хэсэг бол энэ. За. Системтэй өдөр тутмын хөтөлбөрөд гаргаж. За. Энэ юу хэлэх гээд энэ угсаа цагийн хүртэл орох хэрэгтэй хөх юм байна. Яг цагийн өөр маш сайн ингэж байрдаг. Хаана хийзээ юу их вэ гэдгийг маш сайн тооцоод тасдаг гэсэн. Ямар ч нөгөө нь юугүй ингээд цагийн өөргөө явах юм бол бүх юм ингэж тулгадаг ч юм уу тийм хэсэг рүү орчод байдаг. За дээрээс нь тулч хичээл заавал илүү зүгээр юм байна тийм. Яагаад тэгэхээр анхаарал аягүй хурдан сарндаг. Угсаа. Ингээл нэг юм ингээл онцгой ингээл хажууд руу ингээд гүйдэг ч юм уу. Яг тийм байдаг учраас тулч хичээл заавал илүү зүгээр. Яг угаасаа хичээлийн хэлэхэд хажууд нь суугаад ингээр амар сайн хийдэг байхгүй юу өндөг. Тэгэл за чи хийж арай их чинь ингэчээ тэр ингээл ингээд байх болцсооч гэдэг. Тэгэхээр зөвл юм. Яг нэгээр төлөвлөстэй. Маш сайн ойлсноо дараагийн хэсэг зүйл рүү орох хэрэгтэй гэсэн үг. Нэг юм дээр нэхлээ за төлөвлөрж байгаа. Мэргэжүүлэлт гэсэн юм. За нэг юмар сайн явуулаад энэ болохоор энэ дагаан ихч нэг байгаад 10 байхаа тохиолдолд шууд бие даагч гэсэн гадаг байхгүй. Тэгэхээр бид нар бие даагч чадамжийн ч гэсэн ажилтнууд маш сайн хөгжүүлж байгаа юм. Тодорхой хэмжээнд өөр шийдвэр гаргаж байгаа хэрэгтэй юм гэж ярьж байгаа шүү. За. Тухайн үед нь за чи юу гэж бодож юм ч юм уу те өөрөөр нь бас нэг хариуг нь гаргуулад тэгээд ийм шүү гэж дахиад зааж өгөх хэрэгтэй юм биш үү? Тийм. За эсрэгээр сэтгэгч энэ бас гарч ирэх нэг байгаа. За. Энэ ямар очиртай вэ гэхээр ерөөсөө юмсыг шал өөр талаас нь харж сэтгэдэг хүмүүс ичдэг. Юмсыг олон талаас нь хардаг гэдээ ярьдаг тэр хэсэг байна. За одоо чинь мөнхлөнтэй нэг юм ярьдаг. Та хоёр одоо ярьж байлаа гэж бодох юм бол анар зайсаас шал өөр юм ярьж орж ирдэг ч юм уу тийм. Энэ өөрөө юу хэлээд байдгийг зүгээр тэр хүүхдээ харж байгаа үзэл тэр. Мэдхгүй ойлгохгүй байгаа зүйлс бид нар заавал тайлбарлаж өгч байгаа хэрэгтэй. Тэгжээж энэ хүүхд мэдээлүүлж байгаа.
Энэ хэсгийг хөгжүүлэлт хийх юм бол аюу тийм өрмөц сонирхолтой салбар чиглэл рүү ордог. Тийм би тийм. Юу согон мэрэгчлээ болж болох юм тийм. За одоо тэр суралцах арга барил. Харааны яагаар дамжуулан суралцах. Хэн болгохон харааны сонсгол бие хөдлөн гурван хандах гэж боддог. Гурван маш сайн. Яг л гурван Гурван ч явж болно гэсэн үг тийм. Сонссон ч ойлгоно, уншсан ч ойлгоно, харсан ч ойлгоно гэсэн үг тийм ер нь. Тийм ээ. Монголон болон анар заяа хоёрын хувьд талтар Яг арай илүү харааны ясаатай. тийм байна. За мөнх марлын хувьд болохоор сонсох болон биеийн хөдөлгөөн яг зэрэг ажиллаж байдаг. Энэ гурвыг болохоор гурван хэмжээний хаадлын утаснаар маш сайн тайлбарлаад өгсөн байна. Би ерөнхий жишээ тайлбарлаад өгч. За оюуны хавтаа гэдэг. Тэднийх бол яг энэ харааны өндөр суурилдаг. Зөвхөн үү? Тийм. Тэр яаж юм гэхээр нөгөө зураг мэдээлэл харуулаад гол дэлгүүр өгөхтэй ингээд уялдуулаад хийжлүүлээд байдаг учраас энэ харааны юм маш сайн та одоо нөгөө сайжраад эхэлдэг. Тэгэхээр энэ хоёр хүүхдээр хойдлын утсан дээр өгсөн суралцах зөв хэмжээг нь уншаад тэрний даваа суралцуулж байгаа гэсэн. За ингээд хойдлын утсан дээр шалгалтанд яаж бэлдэх юм? Хэлбэр болон хэцүү шалгалтын мэдээлэл тавих гэж. Жишээ нь харааны өндөртэй хүүхдүүдээр илүү нөгөө зургийн графикын мэдээлэл шалгалт авах нь бол аюул сайн өгч чаддаг. За сонсох мөнх марлал 34-тэй. Энэ маань бусадтай харилцан ярилцаж мэдээлэл солилцдог юм хэлээд байна. За шалгалтанд яаж бэлдэх юм гэхээр одоо чинь CD audio voice record одоо энэ бичиж байгаа гэхээр таны хувьд бас сонсголт нь илүү байх магадлалтай болж ирж байна тийм. Ингээд ерөнхий мэдээлэлд харна гэсэн. За сонсох хон дээр нэг юу байдаг? Хүн мэдээлэл уушдаг. Уушхаар тэр маань харааны аяа өгдөг. Тэгвэл сонсох хойдоо хүмүүстэй бол харааны аяа жоохон бага байдаг учраас чанга дугаар уушх юм бол илүү үр дүнтэй ойлгож байна. Ном уншдаа нөгөө дотроо уншдаг, чанга уншдаг хүмүүс идэг шүү дээ. Нөгөө би ингээд чанга уншихаар илүү сайн ойлгоод байд юм а гэдэг л юм байна шүү дээ. Энэ сонсгоо. Энэ маань өөрөө юу хэлээд байна гэхээр өөрөө өөртөө сонсгоод байна шүү дээ. Тийм гарч байгаа ч гэсэн яг хүн хэлж ийн гэж чих